Сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За манай өнөөдрийн соёлын үндэстэн подкастт урлагийн сургуулийн харьяа, кино урлаг, медиа урлагийн сургуулийн захирал Инхбатар урагт оролцож байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр ерөнхийдөө Монгол улс ерөнхийдөө 2024 он Монголын нүүдлийн зан үйлийг дэлхийн ЮНЕСКО-гийн бүртгэгдсэн. Энэ үүнээр нь яагаад бүртгэгдсэн? За ерөнхийдөө бус улс орнууд нүүдэлж дэрдэг хүмүүс байгаа тийм. Энэ юугаараа ерөнхийдөө онцлогтой болоо бүртгэгдсэн талаар ярилцахаар ирсэн байгаа. Тэгээд эхний асуух тодруулах зүйл болохоор за монголчуудын ерөнхийдөө нүүдлийн зан үйл гэж яг юу хэлээд байгаа? Энэ нь яг монголчуудтай яг яаж холбогдож хэдийн үеэс ерөнхийдөө холбогдож ирсэн талаар юм мэдээ сурвалж байдаг болоо гэж. За ер нь бол энэ Монголын бэлчээрийн мал аж ахуй нүүдлийн соёл хөрөнгөшил гэдгийн одоо гол онцлог нь бол бэлчээрийн мал аж ахуй юм байна. За бусад нүүдэлчин улсуудаас юугаараа ялгаатай юм бэ гэдэг зүйлийг эхний ээлжинд нэг хэдүүлээ тодруулахыг хичээе. Ер нь бол угсаатны зүйн судалгааны тодорхой зарим үр дүнгийн хүрээнд л ярих боломжтой гэсэн үг тийм ээ. За ер нь бол цөөнгүй ард түмэн нүүдэлчин нүүдлийн хэлбэртэй байсаар бидний амьдарч байгаа энэ зуунд бол золгож байгаа. За монголчууд бол эдгээрээс юугаараа онцлогийн, юугаараа ялгаатай, юугаараа өвөрмц юм бэ гэдэг зүйл дээр бол ярих боломжтой болно гэсэн үг. За ингэж үзэх юм бол 5 хошуу малыг 4 улирлын туршид адгуулан маллаж, бэлчээрийн олон төрөл зүйлийн ургамлыг идчлүүлээд түүний ашиг шимэнүүд бол хүртэж байгаа. Ийм аж ахуй эрхлэлт юм байна. За хэлбэрийн хувьд бол нэг газраас нөгөө газар хөдлөхийн тулд за энэ бол одоо тухайн нөмргийн бэлчээрийн ургамлын нөмрөг за ингээд тэр бол доройтолд үүснэ учраас нэг газар бол нүүж байгаа хөдөлж байгаа ийм хөдөлгөөн байна. А нүүгээ явчихын тулд нэг газраас нүүгээд бүр урт хугацаанд нэг тийш нүүгээ явчихаг гол онцлог бол за манай энэ Ахмад угсаатны зүйчдийн бичиж тэмдэглэсэн нэг юм нэр томьёо гэж хэлж болмоор зүйл байна. За энэ бол одоо эргэлт нутагшил Монголын мал аж ахуй бол эргэлт нутагшлыг бий болгодог юм а гэж өөрөлдөх юм бол тэр өвлжөөгөө тойроод эргэн тойрондоо эргэлт нутагшил гэдэг юмыг үүсгэж байна. А нөгөө нүүдэлчин байгаа улсууд чи их төлөв яваад ийм шулуун нүүдэлтэй байгаад байна гэсэн ийм санааг бол манай ахмадууд хэлсэн байдаг. Тэгэхээр энэ санааг бол би бас дэмжиж байна. Олон газар явахаас илүү тэр нэг газар бол тэр эргэлт нутагшил гэдэг юмыг өвлжөөндөө жилийн төрөлөөр хамгийн удаан байж байгаа бол өвлжөө байгаад өвлжөөгөө тойрсон. Өвлжөөнөөсөө хаваржаанасаа намаржаанасаа цусландаа бooгаад. А цусландаа буухтаа намаржаандаа ойртож байдаг. Намаржаандаа буучаараа өвлийнхээ бэлчээрийн хөлд нь буучаад өвлийнхээ бэлчээрийг хадгалж байдаг. За өвлжөөндөө буучаараа зэрэг бас нөгөө талдаа намаржааныхаа бэлчээрийг нөөцлж байдаг. За энэ нэг ийм систем нь бол одоо эргэлт нутагшил гэж юмыг бий болгоод ингээд төрсөн нутаг гэж ойлголт бий болгоод за Монгол хүний одоо үндсэн өв хөрөнгө гэх юм уу энэ зүйл бол одоо 3 үеийн бор шороо байх нь шүү дээ өвлжөө өтөг байх нь. За энэ нь бол одоо бүр тэр аж ахуй эрхлэлтэйгээ ингээд зан заншилтайгаа зан үйлтэйгээ холбогдолтой болоод ингээд явсан хөдөлмөр эрхлэлтийн хувьд бол за нөгөө талаасаа бол таны саяны асуусан Монгол нүүдлийн зан үйл гэдэг имийг одоо юуг нь онцолж бүртгэсэн юм бэ гэдэг ийм зүйл байж байна. Тэгэхээр бол одоо бид нар бол нүүдлэхийн тулд байгаа энэ бүхэл эрдэм мэдлэг олон мэдлэг ухаанууд байна шүү дээ. За энэ ч одоо тэнгэр хангаа шинжих байж гин, малаа шинжих, малаа таних, ургамлаа шинжих. За ингээд нүүдэлтэй холбоотой олон хорей цээрүүд байж гин, олон зан үйлүүд байж гин. За энэ бүх зүйлийг бол цогц байдлаар Монгол нүүдлийн зан үйл ганцхан аж ахуй эрхлэлтийн навчааг байна. Ганцхан тэр утга соёлын навчааг байна. Энэ бүгдийн цогц байдлаар бол нэгдсэн үндэсний байгууллага соёлын хувьд бол бүртгүүлсэн юм байна. Монгол нутагт ерөнхийдөө олон угсаатны бүлгүүд бас оршин байж байгаа тийм. Жишээ нь одоо миний харж байснаар зүүн талын нүүдэл жоохон бас нөгөө нүгттэй хэрэгжилж байгаа мал амтан зааг тээврийн хэрэгслийн хүртлээр баруун тишээ гэх юм бол илүү тэмээ хол занд нөгөө байгалийн онцлогоос хамаарат энэний талаар та мэдээлэл. Одоо бид хүний сайн мэдж байгаа газар зүүн 4-5 бүс байж гин тийм ээ. За ингээд үүнээсээ болоод эндээ бол аж ахуй эрхлэлтийн тэр хөсөг тээвэр гэдэг юм бол жаахан ялгамжаатай. За хангаан руу талдаа гэдэгт бол одоо хангаа талдаа бол үхэр тэрэг байж ах шээтэй. За тал руугаа тал хэрлөөгөө бол одоо тэмээн тэрэг их төлөв байж ах шээтэй. За өндөр уул руугаа ороод ирэхээр бол одоо нуруу ачна, тэмээнд нуруу ачих, үхэрд нуруу ачих. За ийм зүйл, ийм 3 төрлийн юмуд байж байна. За ер нь бартаан дотроо бол одоо бас тэр нуруу ачдаг. Ялангуяа одоо тэр шишгэд дарахтын хойд биеинд бол одоо
сарлаг хайныг нуруу очиж ин тийм ээ. За ингээд одоо манай тэр загчны Алтай нуруунд байгаа тэр тийм ээ Баатар хайрхныг тойрсон юм уу тэр аваа хэсэг юуд гээл өндөр уулын өндөр бол одоо тэмээнд нуруу очдөг байх шээ тэ. За ингээд хинтээд орон тал руугаа бол тэмээ хөсөг байж байгаа шээ тэ тийм ээ. За ингээд угсаатны бүлгүүд дотроос бол жаахан ялгамжаатай одоо жишээлбэл баргын нүүдэл шиг гэж үг байж байгаа нэг зүүрлсэн үг байж шээ. Тэнд одоо маш хурдан нүүж байгаа. Нэг л ингээл хуарганалаас маргааш нь байхгүй болсон. Баргын нүүдэл шиг хурдан нүүж ийн гэж хэлж байна тийм ээ. Тэр шийдвэр гаргалтантай юм шиг. Тэр нүүд сурсан тэр олон юундаа байж байна. Одоо бол хотоороо нүгээд ингээд нэг бөөгнөж ирээл хурдан нүгээд юм хоног хугацаа туулахтар хугацаандаа байж байна тийм ээ. Ингээд нүүд сурсан юм. Энэ л бол угсаатны бүлгийнхаа түүхэн зүйтэйгэж холбоотой аж ахуй эрхлэлтэйгэж холбоотой ийм хэллэгүүд байх нь л дээ. За ингээд эн чинь бол бүс нутгийнхаа юундаа бол жаахан одоо говьд байх нүүдлийн хэмжээ за ингээд хангайд байх нүүдлийн хэмжээ энэ төр бол жаахан харилцан адилгүй байж байгаа шээ те. Яг одоогийн байдлаар юу харж яхад бол одоо хангайд байгаа нүүдлийн дундаж хэмжээ бол зарим газар бол зүгээр ингээд нэг 5 км-ийн араад ус дотор нүүдлийн тоог нь харахад бол нэг жилдээ 2-3 ч байж байгаа шээ те. Гэхдээ одоо Алтайд юм уу Ялангуяа Говьтай аймгийн Буг цумд өнтер гэдэгт бол жилдээ нэг 10-аад нөөч байдаг юм уу тийм газрууд бол бас байна. Багууд нь тийм ээ. Одоо бич баг гэдэгч бол цаашаа гадар хил рүү тулаад өнтер явж байдаг. Тэр чинь бол одоо ингээд нэг чулуун одоо хөрстэй учраас ургамлж яхан тийм сэрэг байгаад байна шүү дээ. Тэр бол жилд одоо олон удаа нөөхөөс өөр аргагүй. Бас нэг дор удаан байгаад байх жишээлбэл оройтойдох юм бол цас унчаа цаашаага тэр алтайгаадаа юугаадаа гарч чадахгүй говийн зад руугаа гарч чадахгүй болчихдөг ч юм уу. Ялангуяа нүүдний шалтгаанууд нь бол байгаль цаг үеийн онцлогтой уялдаад за ингээд буцаад нэг хөсгтэй өрөнтэйгээ уягдж байдаг юм л онцлогтой байна л та. Гадруу хэлсэн те ерөнхийдөө нүүдлийн зай хөсөг тэргээрээ ингээд одоо бүс нутгаар ялгаатай ингээд зарим хүмүүсийг бол Монгол улс зарим одоо улсуудтай хамтарч бүртгүүлсэн байдаг тийм. За одоо дөрвөн үйлээр тойрч нүдгэрээ ялгаатай учраас одоо ингэж онцгоор зөвхөн Монгол улс бүртгэгдсэн гэсэн санаа зөв үү? Тий, ер нь бол яг хуу Монгол соёлын олон илэрхийллүүдийн олон онцлогуд нэг нь бол угаасаа тэрний үндсэн суурь нь бол угаасаа л энэ байгаль цагуур газар зүйн нөлөөлөл тийм ба жилийн дөрөв үйлрэлтэй 5 хошуу малтай 5 хошуу малаа хөдөлмөр эрхлэлтэй маллахтаа бол малын төвгийг малаар нь төвгөлдөг. За малаас гарсан ашиг шимийг өөрөө хүртээд за ингээд өөрөлдөл аж ахуй эрхлэлтийн хувьд аваад үзвэл өөрөө өөрийгөө хангасан бие даасан аж ахуй байгаад байна шүү дээ тийм ээ. Хониндоо явахын тулд морио өмчин дээл хувцас өмсөхийн тулд малынхаа арьс ширносыг боловсруулад өмсчин идэж явахын тулд малаасаа гарсан цагаан хідэ цаг үйлрэл болголтод тааруулаад хэрэгжилчин тодорхой цаг хугацаанд нь бол тэр махан хүнсээ хэрэгжилчин өөрөлдөл нэг жалгад байгаа айл бол нөгөө жалгад байгаа айлаас ямар нэгэн зүйл гуйхгүйгээр аж ахуй эрхлэлтэй аваа явуучих бие даасан аж ахуй гэж үзнэ. За нөгөө талаасаа бол хамтын хөдөлмөр дээр бол зайлшгүй суурилсан ийм аж ахуй гэж ойлгох ёстой. За ингээд нэг жалгад байхад бол эсхий хийдэгч байдаг юм уу, ноос авдаг ч юм уу, мал хөнгөлөгч байдаг юм уу. За ингээд холын яваасан отор нүүдлүүд юм юмдаа бол хамтраад ингээд явдаг. За эдгээр нь бол одоо манай онцлог давуу тал үүнээсээ үүдсэн соёлын олон элемент илэрхийллүүд бол зан гарын шингийн Монгол хүний сэтгхүйн онцлогуд бол төвлөрж гарах хэвээр. Малчин хүн бол одоо өдөр тутамдаа малтай харилцаад байх явц тундаа тэндээс нь бол онцлогоос үүдсэн олон соёлын урлагийн хэлбэрүүд бол эндээс төрж гарах юм боломжтой л гэсэн үг байна л дээ. Одоо энэ соёл ер нь одоо хэрхэн одоо ингээ хадгалагдаж одоо бас шинэ техник технологи гараад хүмүүс ингээ машинаар нүүдэг боллоо гэсэн бас нэг тийм ярианууд байна. Энэ нэр нь та хэрхэн хадгалагдаж одоо ингэж өглөө уламжлагдаж ингэж явж байгааг харж байгаа. Тий. Нүүдлийн соёл регистрийн хөгжил гэж ярихаар эн чинь өөр их төвөгтэй. Одоо юуг нь яаст нь энэ хөгжил гэж үзэх вэ гэсэн юм одоо ийм агуулгаараа бол та бүхэн ийм ярих боломжтой болно гэсэн үг л дээ. Яг малдаа ингээд хонь төлж яхад ишиг ураг хөлчих гээд ахаар зэрэг кабинтэй машин руу оруулаад ирэх нь хөгжил байх юм уу? За эсвэл бол яг гал уургийг хөхүүлээд заадны нөмөр газар ингэж боож тэнцүүлчихэд ингэж аваад явж байгаа нь нүүдлийн мал аж ахуйн хөгжил юуг нь хөгжүүлэх юм бэ гэсэн нэг ийм ойлголт гарч ирнэ. За одоо бол мал аж ахуйд Монголын бэлчээрийн мал аж ахуйд бол өөрчлөлт бол арай ороогүй. Нийгэм соёлын орчин үеийн нийгэм соёлын олон хүчин зүйлийн нөлөөллүүд бол байгаа. За энийгээ бол одоо нүүдэл судал хийхдээ ердийн хөсгөө халаад за машин техник болсон ч байдаг юм уу. Энэ олон учир шалтгаантай олон хүчин зүйл байгаад байгаа.
ухаалах юм бол одоо бид нар чинь 6 настай хүүхдийг сургуульд оруулсан байдаг юм уу? За ингээд сүүлийн юмуд бол одоо хүн бүхэн хүүхэд өхнөө бол одоо дээд боловсралтай болохыг хичээж байгаа, зорж байгаа байдаг юм уу? Эдгээр зүйлээс шалтгаалаад мал аж ахуйн эрхлэх хөдөлмөрийн хүч гэдэг юм бол хомссон байж штэ тийм ээ. За тэгэнгүүт бүл хомсдоод ирэнгүүт тэнд чи бол нэг хүн 3-4 толгой малыг бол морьтой яваад өдөрт нь бол бөөгнүүлэх, толгойг нь эргүүлэх бол цаг хугацааны хувьд бол боломжгүй байдаг. За тийм учраас хурдан дөргөн унаагаар л бөөгнүүлж их ийм зайлшгүй шаардлага бол гараад ирчих. Тэгэхээр энэ бол одоо нөлөөллийн ийм зүйлүүд л гэж үзэх ёстой болно гэсэн. Нөгөө талаасаа бол бидний ярьж байгаагаар энэ бэлчээрийн мал аж ахуй гэдэг бол өөрөө тийм хэрэгтэй зүйлээ яг авч үлдээд хэрэггүй зүйл нь бол шалгарлаар гээгддэг юм талтай юм шиг байна. Би зөвхөн нэг л зүйлийг одоо зөвхөн ингээл боддгийн. Малын эдлэл хэрэглэл, малын тоног хэрэгсэл байна л та. Одоо 5 хошуу малчин бол тэр болгондоо бүгдөө эдэл хэрэгэлтэй янганаас активтнаас янга гэдэгт бол бараг 4-500-аад толгой үгийг гаргаад 4-500-аад малын тоног хэрэгсэл эдэл хэрэглэл байна. За энэний үндсэн материал бол монголчуудын хувьд бол сурд S2 байхгүй үндсэн материал. Гэтэл энэ материал дээр бол нэг жаахан өөрчлөлт орсон шиг байна. Одоо сүүлийн хэдэн жилүүд. Тэгснэ буцаад би зүгээр яг статистикийн бол энэ дээр ийм статистик гаргахад бол төвхтэй зүгээр ажиглаж яхад одоо би ч одоо жилд гэдэг яг 100 1-2 удаа ч юм уу сүүлийн 2-3 жил ингээд хөдөө жаахан цөөхөн явж байна. Зүгээр ингээд ажиглаж яхад бол буцаад энэ суран эдлэл рүүгээ бол орох талтай, орох хандлагатай байгаад. Нөгөө аж ахуй эрхлэлт чинь бол хэрэггүй зүйлийг гээдгийм байна гэдэг зүйлийг би эндээс харж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл тэр нэг эрмэнийн цолгуур гэдэг чинь бол нэг морь гэдрэг суухад тасарчих нь байна шүү дээ. Тэгээд нэг хөдсрөөд ирэх юм бол тэгээ морь муудан сурчих нь байна. За адуу мал гарахад бол гар халаачих юм байна. За морины сургаж байгаа баг шиг адуу бол одоо хамар шанааг нь бол дор нь тэр эрмэний зангилаач бол дор нь хологчих юм байна. Эн чинь дотоод бүтцсэн байхгүй юу. Тэгэхэд суран идэл бол тэхгүй ээлтэй юм байна. Хүндээ ээлтэй юм байна. Малдаа ээлтэй юм байна. Тэгвэл энэ аж ахуй эрхлэлтийн явц чи өөрөө тэнд хэрэггүй байгаа юмыг шахаж гаргаад буцаагаад үндсэн тим юм руугаа бол авчих юм шиг байна дэ гэсэн ийм бодол бол байгаа. За ер нь бол буцаад монголчууд бол энэ өргөн удам газар нутгийг өөрийн эзэнтэй байлгах, эзэмшиж байлгахын үндсэн одоо аж ахуй эрхлэлт бол 5 хошуу малаад адгуулан малгаас өөр арга, өөр гарц, өөр боломж байхгүй байхгүй юу? Энэ өргөн удам газар нутгч бол тийм одоо газар тариалан эрхлэх тийм боломжтой, тийм үржил шимтэй хөрстэй биш байх нь шүү дээ. Бэлчээрийн ургамлын малаар л идүүлж ийн ашиг шимийг хөртөх. Тэгэхээр энэ дээр бол мал малгаас өөр арга байхгүй. Мал малгахтаа бол тэр язгуур байдлаа бол хадгалахаас өөр арга бол байхгүй. Тэгэхээр тэр хуучин энэ илэрхийл ялангуяа эдийн соёлын энэ зүйлүүд тэгээ эдийн соёлоороо дамжаад буцаад энэс үүдсэн оюуны соёлын зүйл нь бол шууд өөрчлөлтөд явчихгүй байна. Энд чинь жилийн дээр үйлрэл нь байж байгаа учраас энэ бол одоо харьцангуй тогтолцоотой аж ахуй юм байна л гэж би дотроо бодлоо. Янз бүрийн цагаатны соёл орж ирэл гараал ингээл эдэл хэрэглэлээр ингээд явж байна гэсэн юм тийм. За зөвхөн би одоо зөвхөн эдэл хэрэглэл дээр жишээ болгоод ярьж байгаа. Хөрөлөлийн аж ахуй бол одоо буцаад ингээд эдэлгийн зүйлийн хувьд ч оюуны соёлын хувьд ч энэ ч бол буцаад үндсэн аж ахуй нь бол 100% өөрчлөгдөхгүй байгаад байгаа учраас л ийм юм болоо да гэж үзгүй санддаг. Одоо нийгэмд бас нэлээд олон яригч энэ бэлчээрийн мал аж ахуйн та үн цэлийн талаар бидэнд Тий, ер нь бол мэдээж олон үндсэнд байгаа. Түүний яг үндсэн зүйлээс нь ярих юм бол монголчуудын тусгаар тогтнолтой холбоотой ийм зүйлэл яригдах хэвээр. Өөрөлдөл бэлчээрийн мал аж ахуйгаар эрхэлж ийж энэ газар нутгаар монгол хүн бол монгол газар нутгаа бүрэн эзэмшиж байх ийм боломж бүрдэж үүснэ гэсэн. За нөгөө талаасаа бол одоо мэдээж одоо олон үн цэнийг одоо ярих бүрэн боломжтой. Одоо жишээл бид нэр хүнсний аюулгүй байдал байж байна. За одоо ер нь бол ингээм олон төрлийн стресс ирж штэ. Тий, нийгмийн стресс ингээд. Гэтэл одоо бас энэ хүнс чи бол бас их одоо стрессдэх юм уу? Одоо тэр таваараа байж иж одоо хүний хүнсэнд хэрэглэгдэх юм бол тэр альва нэг амтны мах бол тэр ашигтай бактери гэдэг юм уу энэ зүйл нь бол илүү байдаг гэсэн тийм юм би харж ирсэн. За ингээд үзэх юм бол зөвхөн мал саахыг бодё хэдүүлээ тийм ээ. Үнийг бол монгол хүн саахтаа эвлэгдэг. Өөрөөр зөвшөөрөл авч байгаа байхгүй юу? Туглаар нь эвлэгэн шүү дээ. Туглаар нь эвлэгээд.
За ингээд туглаар нь дахиад нэг учиг мучиг ингээд дандаа ингээд төлөөрнө. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагийн тайван байлгаж иж сүүгийг авч штэ тийм ээ. За тэгвэл нөгөө талдаа юу байгаа юм гэхээр нөгөө талдаа аж ахуйч бол хүн багассан мал техник хоёр харилцаж байгаа нэг аж ахуй байгаа даа шүү дээ. Тэгэнгүүт тэр бол туглалаа гэхэд мал төллөө гэхэд ихэн тустай төлн тустай багасаа тийм ээ тийм аж ахуй бид хүн сайн мэдж чинь тийм ээ. За тэгэнгүүт тэрний сүүг авахын тулд зөв техник залгасчих шүү дээ. Тэрнээс асуухгүй байгаас нөгөө эвлэгэх юм уу, учиг юм уу, загсуулах юм уу тэр их мал төл малтайгаа сэтгэл зүйн хувьд харилцахгүй байгаас шууд сүүгийн шууд ингээд сорж авч जैन тийм ээ. За ингэж үзэх юм бол энэ сүү бол өөр ямар байх вэ гэдэг нэг ийм асуудал гарч байна. Хоёрдугаарт нь би зүгээр соёлын хувьд ярьж байгаа шүү. Энийг одоо ингээд дахиад одоо туршиж муршаад энэ төр үзэх юм бол олон төрлийн үр дүн гарч энэ төр магадгүй баг. Хоёрдугаарт нь ингээд аваад үзэхэд бол аливаа нэг малыг монгол хүний малчин хүний үндсэн одоо зориг үндсэн зарчим болвол малын ая таавыг алдагдуулахгүй байх байхгүй юу? Малыг тайван байлгах, малыг чочоохгүй байлгах, малыг хайлахгүй байх. Энийг яаж журмалсан гэсрэг малын аяыг харах л гэдэг чинь. Яг малыг тааваар нь байлгаж ягаад буцаад ашиг шимэн өртөж штэ. Хүнсэндээ хэрглэж гин. За юу амьдад нь бол одоо сүү сайлыг авч гин. За дараад нь бол ингээд хүнсэндээ махын ингээ ашиглаж гин. Ингэхдээ бол малыг чочоохыг эрхэмлж гин. Ингэнгүүт буцаад нөгөө нэг хүнснүүдээс нь дахиад саяны агуулгууд бол ярих юм боломжтой. 3 дугаарт нь жуулж гин үү. Хүнийг боловсруулахад сэтгэл зүйн хувьд бол сэтгэлийн боловсрол гэж ярих юм уу? Энэ зүйл бол амьтантай харьцахад маш өндөр түвшинд өөрт ялгарх юм байна шүү дээ. Одоо бид нар бол одоо ялангуяа ингээл том амтны хөрөөлөнгүүд дотор хүүхдэд айлуулах байлгахыг хичээгээл за ингээд суурин газар бол хүүхдтэйгээ нохоотой тоглуулгыг ч юм уу мууртай тоглуулгыг ч юм уу хичээж байгаа. За ингээд амтантай харьцаж чинь за ингээд амтныг хайрлах сэтгхүй сууж ийн гэсэн нэг юм нийтлэг ойлголт байна шүү дээ. Гиж үзэх юм бол бэлчээрийн мал аж ахуй чи өөрөө тэр чигээрээ амьд соёл иргэншлийн одоо зоопарк хүнийг сэтгэл зүйн хувьд бол эерэг гэгэрүүлж байгаа ийм зүйл байх нь шүү дээ. Чи ингээд төл малтайгаа төл эзнээ баясгана гэж нэг монгол үг байгаад байгаа. Төл хараал хичнээн хагар хатуу үйл байсан чиг анхны төлийн дуугаар малчин хүний сэтгэл бол хөхүүн болж идэг. Тэгжээж одоо хүн малын харшаа төлийн дуунаар бол арай нэг жаахан гайгүй гарч ингээд сэтгэл зүйн хувьд ингээд гарч яадаг хавар тийм ээ. Тэгэхээр энэ бүх зүйл нь бол бэлчээрийн мал аж ахуйн олон үн цэний нэгийг цөөхөн хэсгүүд нь ингээд энэ дээрээс хойрлаад олон зүйлийг бол бид нар ярих боломж бүрдэнэ гэсэн үг л дээ. За танд өнөөдөр маш их баярлалаа. Одоо бидний нүүдлийн соёл за түүнтэй холбогдох одоо мал аж ахуйн соёлын талаар маш үнэтэй мэдлэг өгсөнд маш их баярлалаа. За та бүхэнд баярлалаа.